ханиад хүрж байгаа үед биеэс шингийг алдчихдаг хүн. Тэгэхээр шингэнийг нөхөх зорилгоор заавал энэ халуун бүлийн усыг бол ойр ойрхон ууж хэрэгтэй гэж зөвлөдгөлдөө. За энэ ханиад хүрээд халуурж байгаа үед бол бие хөлөрдөг. За хөлсөөр нэгт шингийг алдна. Одоо байнгын ханиалгад идэг. Тэгэл ойр ойрхон ингээл амьсгалж идэг. Энэ амьсгалаар биеийн дотор шингэн гадагшаа дандаа ууршилт явагдчихэв. За сайн бацгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих сэдвээр нь юуны тухай ярих вэ гэхээр одоо энэ гадуур нь уран 7 цаг ирж байна. Тэгээд дээрээс нь энэ улирал солигдож байгаатай холбоотой энэ гадуур бас энэ ханиад бас нэлээд ханиад хүрж байгаа хүмүүс бас нэлээд их болж байна. Би бас нэг ойрын хугацаанд бас ханиад хүрээд бас нэг хэд хоног бас жоохон тавгүй байлаа. Тэгээд энэтэй холбоотой бас эмчнэр ингээд ханиад хүрж байгаа, халуурж байгаа үед юу яагаад энэ хүмүүст энэ шингийн юм усыг сайн уу гэж зөвлөлөөд идэх юм бэ? Энэ одоо ямар учиртай байдаг юм бэ гэдэг талаар бас та бүхэнд бас тодорхой ойлголт өгье гэж бодоод өнөөдрийнхөө дугаарыг ярих гэж шийдлээ. За тэгэхээр энэ ус шингэн зүйлийг юу яагаад заавал энэ халуурж байгаа, ханиад хүрээд халуурж байгаа, биеийн тавгуулж байгаа үед энэ хүмүүс яагаад эмчнэр энэ зөвлөлөөд идэх юм сайн уу гэж зөвлөлөөд идэв. Энэ одоо ямар шалтгаантай юм зүгээр л ус уулгах гэдэг бас асуудал байгаад байна уу? Өөр цаанаа бас нарийн учир шалтгаан бас байгаад байна уу гэдэг талаар бас та бүхэнд бас нэг тодорхой ойлголт өгье гэж бодоод өнөөдрийн дугаараа ярьж байгаа юм шүү. Тэгэхээр та бүхэн бас сонсоод бас амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. За тэгэхээр энэ ханиад хүрж байгаа үед голцоо хүмүүс энэ халуурдаг, ханиалгадаг, амьсгал их тавьчдаг, ойр ойрхон амьсгалдаг, нойрон тавгууддаг гэдэг янз янзын шин тэмдгүүд илэрдэг л дээ. Энэний цаад шалтгаан бол ерөөсөө л энэ бид үрвсэл явуулж байгаа. Ханиад голцоо дандаа энэ вирусын гаралтай бол байж идэг. Дийлэхтэл за зарим нөхцөлд бол энэ халуун хүүтэй харшсан, хит их халууцж байгаад хөлөрж байгаад бас энэ хит их даарснаас, богино хугацаанд даарснаас болоод бас ханиад хүрдэг. Би тавгууддаг иймэрхүү завь байдаг. Энэ цаад шалтгаан бол ерөөсөө л энэ бид үрвсэл төвчин байгаагийн шинж. Зарим тохиолдолд бүрэн гүйц тэдгээгүй ханиадны үлдэц бас жоохон дархлаа сулрах үеэр бас эргээл сэтэрж идэг. Миний хувьд хэд бас нэг сая энэ бас нэг орой бас нэг жоохон жиндүү үед бас жоохон даарснаас болоод энэ ханиад бас сэтэрчлээ. Тэгээд хэд хоног бас жоохон би тавгүйтэй халуурал иймэрхүү завиртай бол байлаа л да. Тэгээд голцоо энэ үедээ би нэг хим тан уух гэж бас хичээсэнгүү халуун бүлээ ус уугаал. Тэгээд дээрэс нь бас өөртөө бас нэг шарлага хийгээд халуун бүлээ хэмчилгээ хийгээд ингэж байгаад бас ханиадаа ерөнхийдөө бол гайгүй болгочлоо. Тэгэхээр энэ ханиадны үед ер нь яагаад эмчнэр заавал энэ халуун бүлээ усыг заавал сайн уугаарай гэд зөвлөд өгдөг нь бас хэд хэдэн учир шалтгаантай юм байна. Ханиад хүрээд халуурж байгаа үед энэ ус заавал сайн ууг гэдгийг нэг шалтгаан бол хамгийн ихэнд нь бол энэ ханиад хүрж байгаа үед биеэс шингийг алдчихдаг хүн. Тэгэхээр шингэнийг нөхөх зорилгоор заавал энэ халуун бүлийн усыг бол ойр ойрхон ууж хэрэгтэй гэж зөвлөдгөлдөө. Яагаад энэ шингээ алдаад байна вэ гэхээр за энэ ханиад хүрээд халуурж байгаа үед бол бие хөлөрдөг. За хөлсөөр нэгт шингийг алдна. За хоёрт нь бол нөгөө амьсгал хитэх амьсгалын тоо олширчдаг. Зарим тохиолдолд одоо байнгын ханиалгад идэг. Тэгэл ойр ойрхон ингээл амьсгалж идэг. Энэ амьсгалаар биеийн дотор шингэн гадагшаа дандаа ууршилт явагдчихэдэг гэж. Тэгэхээр ийм болохоор энэ хөлөрж байдаг амьсгалаар ингээ биеэс энэ ууршилт шингээ алдчихэдэг. Ийм учраас заавал хүн энэ шингэнийг нөхөх ёстой. За тэгээ шингэнийг нөхөхдөө халуун бүлээ усыг бол заавал ууж явах хэрэгтэй. Ойр ойрхон сайхан ууж явах хэрэгтэй. Ингэх юм бол энэ алдсан шингэнийг бол нөхчдөг. За тэгээ шингэн алдаад эхлэхээр хүн ядран, султан, толгой өвдөн, бие тавгуутна гэдэг олон энэ давар завирууд илэрж идэг. Хүн ингээ ханиад хүрчлээ халуурлаа гэл одоо тэрнээсээ болоод толгой өвдөд байна, бие тавгуутад байна гэд байдаг л да. Тэгтэл яг ханиад хүрээд байна гэдгээсээ илүү бид шингэн дутагдж байгаагаас, шингэн алдаад байгаагаас л холбоотойгоор энэ ийм завирууд бол илэрж идэг. Тийм учраас аль болох ингээд шингэнийг нөхөх зорилгоор халуун бүлээ усууж явуулах зүгээр. За хоёрт нь гэхээр энэ ханиад хүрж байгаа халуурж байгаа үед нөгөө шингэн алдсантай холбоотой цус өтгөрчдөг. За энэ цусны өтгөрл явагдчихдаг. Одоо зарим хит их халуурж байгаа хүүхдүүд юм уу, халуурж байгаа том хүнд ингээл тусалтаараа хийх гэдэг юм уу, эсвэл судас тараа хийх гээл
хатгахад судас руу одоо ингээл хатгахад маш их өтгөн хар хүрэн цуслаа одоо эргэлэх гойж идэг. Ингээл шиприцэн тэгэл буцаа саруулаад авахд шинжилгээ авахд ингээл хар хүрэн маш их өтгөрцөн хар хүрэн. Гэтэл энэ чинь нөгөө шингээ алдсантай холбоотой цусны өтгөрөл маш их явж идэг. Тэгээ цусны өтгөрөл болоод ирэхээр энэ тархинд хүчил төрөгчийн дутагдалт. Тэгээ захын судаснд хүчил төрөгчийн дутагдал явж идэг. Зарим хүмүүс ингээл ханиад хүрэл халуурж байгаа тохиолдолд би ингээл нэг цонхийсэн цагаан царайтай болцол цонхийцэл байж идэг шүү дээ. Эн чинь бол нөгөө цус өтгөрөөд захын судаснд хүчил төрөгч ирэхгүй байгаа гэж нэг нөхөө. Тэгээ дээрээс нөгөө тавтаа сайхан унтж чадахгүй болчдөг шүү дээ. Хит их өндөр халуураад байгаа хүмүүс нь бүр нойрон сэрвэлзэл хардар зүүдлэл иймэрхүү зовирууд илрээд идэг л да. Эн чинь бол нөгөө энэ ханиад хүрээд хажуугаар нь энэ цус их өтгөрж байгааг шинж байдаг шүү. Тийм учраас цусны өтгөрлийн эсрэг бас шингийн ямиг уухыг сайн зөвлөдөг. Ойр орхон шингийн юм сайн уугаач гэд. Тийм учраас энэ хүчил төрөгчийн дутагдалд ордог байна. Цус өтгөрснөөр тэгээд эсүүдэд очиж байгаа шимт хичээлийн дутагдалд орж эхэлдэг. Тэгээ биеийн даарж хүрдэг чинь энэ цус өтгөрж байгаатай холбоотой байдаг. Тийм учраас халуун бүлээн юм сайн уух хэрэгтэй. Тэгэл хүмүүс эмчнэр ер нь зовлдог шүү дээ. Ингээл халуун бүлээ шингийн юм сайн уугаад хөлрөөдөө дулаан хувц өмсөд хөлрөөдөө ингэх юм бол над халуурж байгаа өрөвсөлт өвчин чинь намддаг юм аа гэж. Тэгэл хүмүүс ингээд нэг наазахын одоо бас нэг иймэрхүү гэрийн нөхцөлд ханиадыг зөвгөр болгочих байтал шууд антибиотик уух гал дайраад идэг. Зарим ханиад хүрвэл шууд антибиотик уух гэдэг. Тэгэхээсээ илүүтэй бас халуун бүлээ юм уугаад шингийн юм сайн уугаад дулаан хувцлаад ингээ гэртээ хөлрөөд байж бол бас халууралт амархан буудаг. Иймэрхүү тал бол байдаг шүү. Тэгэхээр хит их халуурснаасаа болоод шингийн юм уухгүй байгаад байгаа үед бас жоохон ханиад бас удаан идэх бас иймэрхүү тал болж идэг. Ханиад хүрээд халуурж байгаа үед энэ ханиад гэдэг чинь ерөнхийдөө дийлэгтэй энэ том өвчнгүүд дандаа том төс өвчнгүүд дийлэгтэй вирусын гаралтай байждаг. Тэр энэ бид бас энэ халууралт явж байна. Вирусын гаралтай байгаа энэ үед ер нь бас ханиадны үед бид хорт нэгдлийн үлдэц бас үлдэх талтай. Тэр голцоо ингээд хөлрөөд бай, шингийн юм сайн уугаад хөлрөөд бай гэдэг чинь. Хөлрөөд шээгээд, ойр ойрхон шээгээд бай гэдэг чинь одоо ханиадны үед байгаа тэр үрслийн шингэн биес хурдан ялгаруулах зорилготой шүү дээ. Тийм учраас ер нь бол энэ шингийн юм бүлээн юм сайн уу гэдэг чинь ерөөсөө л энэ хорт нэгдлийг бас биес гадагшлуулах бас нэг сайн тал болж идэг. Зарим хүмүүс ингээд удаан хугацаагаар 2-3 хоногоор ингээд халуураар, заримдаа бүр 7 хоногоор ингээд халуурал яваад идэг. Тэгээ тэрнээсээ болоод ингээд шингийн муухгүйгээсээ болоод би энэ бүр сольдсон, ядарсан, цонхийцэн, хоолны дуршил хүртэл муулчдаг шүү дээ. Энд чинь ерөөсөө цаана юу болж байна вэ гэхээр вирус тэр өрөвсөлт өвчнгийн өрөвслийн шингэн чи бид л хоримтлагдаал, дотор муухай оргуулаад, хоолны дуршиллыг хүртэл муутгаад байдаг. Иймэрхүү бас сөрөг нөлөөллийг үзүүлж идэг шүү. Тийм учраас халууржил байгаа бол эхлээл шингийн юм сайн, бүлээн юм сайн уугаад халуун бүлээ одоо халуун савндаач гэдэг юм уу тэгэл буцалсан бүлээн ус байлгаад ойр ойрхон балгаад шимээ дууж өгөх зүгээр. Нэг дор их зочир ингэ залгилж уухад байхаас илүү ойр ойрхон бүлээн юм сайн уугаад байх их зүгээр. За тэгээд дээрэс нь хамар, ам, салста, халуун бүлээ юмар сайн зайлж угааж явах хэрэгтэй. Хоолой амаа бас сайн зайлж явах хэрэгтэй. Энэний чинь цаад тал нь бол ерөөсөө л бид тэр вирусын гаралтай, ням бактерийн гаралтай тэр үрвслийн шингийг бас хоримтлуулахгүй. Зарим үед нус цэр ихслээ, байнга л ингээл нус цэртэй байгаад байна. Хамар бүглэр бол нус гараад байна, нус хоожоод байна, ногоон цэр гараад байна гэдэг чи ерөөсөө л тэр бид үрвслийн шингэл хоримтлагтаал. Тэгэхээр тэрнийг юугаар гоох вөхөр хоолой амаа бүлээн юмар сайн зайл. Тэгээ дээрээс нь халуун бүлээн юм сайн уух юм бол нөгөө үрвслийн шингэж биес гадагшлах нь хурдан болдог. За дараагийн нэг шалтгаан нь бол энэ халуун бүлээн юм сайн уух юм бол биеиг одоо халууныг хурдан буулгах бас нэг давуу талтай очдөг. Дотор халуун ихсээд энэ халуураад үрвслийн шингэн бас үрвсэлт өвчин ихсээд байна гэдэг чинь дотор халууныг бол ихсэж идэг. Тэгээд тэр үед шингийн юм сайн уухгүй байгаадаа бол ерөөсөө тэр халуун ерөөсөө амархан намжиж өгдөггүй. Ийм бас сөрөг талтай байж идэг. Тэгэхээр энэ шингийн юм сайн уугаад байх, халуун бүлээн юм сайн уугаад байх. Шингийн юм сайн уух бол тэр дотор халууныг тэр халууралтыг бол амархан буулгаж идэг юм сайн давуу талтай байдаг шүү. Ер нь тэгэхээр шингийн юм уух юм бас давуу тал бол маш их байгаа.
За тэгээд ер нь уламжлалт ангаах хонд бол ерөөсөө л энэ халууралт энэ томод төсд өвчнүүдийг одоо бид үүсэж байгаа энэ өвчнүүдийг бол ерөөсөө л дандаа энэ халуун өвчнөдийг холбож үздэг. Тэгэхээр энэ халууралт, ханаад томоо гэдэг чинь ерөөсөө л энэ дотор халууныг бол ихсэж идэг. Тэгээд дотор халууныг юугаар дарах вэ гэхээр ус шингийн юм. Тэгэхээр халуун гэдэг чинь ерөөсөө цаанаа тэр гал махбодыг л ихсэж гин гэсэн үг. Гал махбодыг юугаар дарах вэ гэхээр ерөөсөө л энэ ус шингийн юмар усаар л дардаг шүү дээ тий. Тэгэхээр энэ халуурж байгаа ийм өвчний үед бол халуун бүлээ юм энэ ус шингийн юм ер нь ойр ойрхон сайн ууж явах хэрэгтэй. Тэгээд сайн хөлрөөд байх хэрэгтэй. Ерөөсөө л энэ бид үрвсэлд халуун өвчний урхаг ерөөсөө биес юугаар гадагшлгүй гэхээр ерөөсөө хөлсөөр л гадагшилж идэг. Хөлсөөр, шээсээр биес ялгарж байгаа шингэнээр л гадагшлж идэг. Тэгэхээр энийг юу бий болгох вэ гэхээр ууж байгаа ус шингийн эмчил энэ болгоныг л биес гадагшлуулахын гол үндэс болж байгаа. Тэгэхээр миний тухайд бол ер нь бол бас нэг сая өнгөрсөн хэд хоногт бол бас жоохон ханаад хүрсэн, халуурсан бас нэг жоохон тавгүй өдрүүд бас байлаа. Шингийн юм бас сайн ууж иж бас өчигдрөөс бас ерөнхийдөө их сайхан болж байна. За тийм учраас та нар бас хүүхдүүдтэй өөрсдөө ойр тойрныхоо хүмүүст халуурж байгаа, ханаад хүрсэн, биеийн тавгүйж байгаа хүмүүс байх юм бол халуун бүлээ шингийн юм бас нэг номерт зөвлөж байгаарай. Юмны төрөнд бас нэг антибиотик халуун бууруулах юм тан гэл янз янзын юм уух гэж хичээж явахын оронд бас гэрт байж байгаа билэхэн байж байгаа энэ халуун бүлээ шингийн ямыг бас ууж явуулах зүгээр. За тэгэхээр уух шингэнийг ер нь яаж уулах зүгээр байдаг вэ? Нэг дор хит их залгилж уух бас дэмий. Одоо ингээл аягаар нь ингээл залгилж уугаадах бас ер нь дэмий. Тэгэл аль болохоор ойр ойрхон бүлээ халуун бүлээ шингийн ямыг балгаар шимж ууж явуулах зүгээр. Шууд хөргөгчний одоо хүүтэн ус, мөстэй ус аваад залгилаад уугаадах бол тэр халууралтыг дарна хийс илүү эсрэгээрээ бас сэдрэх хэрэгсэлтэй байждаг. Тийм учраас аль болохоор энэ халуун бүлээ шингийн ямыг багаар ер нь бол ингээл шимээл уухад ингээд боломжтой тийм шингэнийг бол ойр ойрхон ууж явуулах зүгээр. За тэгээ дээрээс нь бүлээн, хар цай тэгээ иймэрхүү шүл гэдэг юм уу, иймэрхүү юм бас ууж явуул их зүгээр. Уламжлалт ангаах хонд бас нэг байдаг л да энэ дөрвөн шимтийн шүл гээд хийг дардаг. Ер нь энэ өрөвсөлт өвчнгүүд халуурж байгаа энэ өвчний үед бол нэг боловсруулсан гэдэг халуун өвчин үүсдэг юм байна л да. Тэгэхээр энэ үед юу болдог вэ гэхээр нэг хий давмгай байдаг учраас бид халуураад байдаг. Иймэрхүү даарад жихүүцээд байдаг. Иймэрхүү завир үлд илэрж идэг. Энэ үед энэ дөрвөн шимтийн шүл буюу энэ ясны шүлийг уулгах юм бол шимтээ ясны шүлнүүдийг уулгаж явах юм бол их зүгээр. Тэгэх юм бол нөгөө хий дарагдаад амархан хөлрөөд их сайхан болж идэг. Тийм учраас шүл махны шүл байдаг юм уу? Ясны шүл байдаг юм уу? Иймэрхүү шүлнүүдийг ууж явуул их зүгээр. Болж игэл тэгээд н халуурж байгаа үед гэрийн нөхцөлд эм тан гэж төрүүлж одоо аптек орж антибиотик халуун бууруулах юм таг гэхээс илүү бүлээн шингийн юм бол сайн уулгаж байгаарай гэж зөвлөж байна. За тэгээд ойр тойрных нь хүүхдэн юм уу гэр бүлийнхэнд нь бас халуурж байгаа, ханаад хүрж байгаа иймэрхүү завиуртай хүмүүс байгаад байх юм бол бас бүлээн шингийн юм уулгахыг зөвлөөрэй. Бүлээн шингийн юм уулгаж байгаарай. За тэгээд өнөөдрийн ярьсан зөвлөгөө мэдээлэл энэ хүрээд өндөрлж байна.